Останкино телекомпани Оросын холбооны улсын аюулгүй байдлын албатай хамтран төлөвлөж байна. Кремль. Орос орны төв билээ. Засгийн эрхийн бат хэрмэн цайз. 500-ны турш эдгээр ханнууд улсын нууцыг найдвартай хамгаалаад зогсохгүй. Нууцыг тээгч гол хүмүүсийг хамгаалсаар ирсэн юм аа. Кремль 9. (1970-ад оны дунд үеэс Леонид Брежнев улс орныг ганц хүний гараар удирдан чиглүүлж байлаа. Тэртээ 1964 онд улс гэрний тэргүүн болсон Хрущевыг чунгаахад хамт оролцсон хамтрагчид нь тэр тусмаа Шаляпины бүлгийнхнийг Брежнев төр зуурын хүн гэж тооцож байсан юм. Брежнев тэднийг ердөө 3 жилийн дотор маллаж дөнгөсөн юм аа. Оронд нь өөрийн талын хүмүүсийг төрийн удирдлагын албанд шургуулж чадсан юм. Тиймд ч ерөнхий нэр бичгийн даргын эсрэг хуйлдаан хийх бодол удаан хугацааны турш хэний ч санаанд байдгүй байсан юм аа. Леонид Брежневийн үеийн ордны нууцаас 2 дугаар хэсэг. 70-ад оны дунд үед бүх зүйл намжим амгалан тайван байлаа. Цусан дээр амарцгааж, ширээний ард халуун хоол, додны ярээ өрнүүлдэг байсан байна. Ан ав сонирхолтой хурцтай давих дуртай Леонид Брежнев засгийн эрхийг атгаж байдгаараа сэтгэл ханамжтай байх ёстой байлаа. Гэсэн хэдий ч энэ цаг мөчид тэрээр өөрийн бий болгосон системийн золиос болж хуурсан юм аа. Өвчний анхны шинж тэмдгүүд нь эмч нарт ностой төгшүүрийн харанга дэлдээгүй юм. Мэдрэлийн системийн тогтолцоо суларчээ гэсэн оншийг эмч нар гаргаад байлаа. Чехословакт цэргийн оруулахын өмнөх өдөр Чехийн төлөөлөгчтэй уулзалт хийж байхдаа гинэт ухаан алдан унссан юм аа. Дараа нь учир нь олдсон. Олон жилийн турш оюуны ажлын ачаал их авч байсан үднээс Брежнев нойргуудын хөвчнөр шаналх болсон байна. Тэр үеэс л эхлэн Брежнев нойрны им ухуулсан хэрэг. Ихэн үедээ 1-2 ширхгээр. Тэр эрдэн унтж чаддгүй байсан юм. Тэгээд байн эргэж хөргөж тэрч байтугай ном хүртэл уншдаг байсан. Ушууч генерал Владимир Медведев ярьж байна. Унтахгүй твтгэхдээ хөрвөөсөр байгаад унтаж чаддгүй байлаа. Өөрийн зан төлөвөөс болж Брежнев эрүүл мэндийн анхаарал муу тавьдаг байсан хэрэг. Ямар нэгэн юм хүчтэй өвдөх үед тэрээр эмч нарыг цуглуулан анхааралтай сонсдог байж. Эмч нарын зөвлөгөөг дагдаг байсан хэрэг л дээ. Харин өвчин илаашрамгцал эмчилгээгээ мартаж орхидог байсан байна. Тэгээд л хуучин амьдралын хэв маягаа үргэлжлүүлэн хөөдөг байлаа. Анд явж, нанчид зоглож, машинаар хурд хэтрүүлэн давтдаг байлаа. Тэрний тогтворгүй занчнаар нь 70-ад оны ихэнх үед холбооны бүгд найрамдах Герман улсад хийсэн альчлалын үеэр маш их тод илэрсэн юм аа. Германы канцлер Брежневыг автомашин дуртай болохыг нь мэддэг байсан тул түүнд тансаг Мерседес машин бэлгэнд байсан байлаа. Германы мэргэжилтнүүд тэр дөрөөл машины шинэ эзэнд хаана ямар төвчлөрүүд яаж ажилладаг талаар нь нарийн тайлбарлаж эхэлсэн байна. Хэрэг явдал шууд ордон руу орох үүдэн дээр болж байлаа. Брежнев удаан анхааралтай сонсч байсан. Гинт машинд орж суугаад хөдөлсөн байна. Зам руу гарч очоод дахиад л өгсөн дөө. Владимир Медведев, Леонид Брежневийн хамгаалтын албаны орлогч дарга. Тэгээд л дахиад байсан. Гагцгүй тэр бүсээс гарах төгсгөл дээр л зогсдог юм байна. Хаалгыг хаасан бөгөөд бүү онголох гэсэн заавар өгөгдсөн байсан хэрэг. Тэгээд тулж очоод зогсон хэрэг л дээ. Зогсонгууд нь мэдээж буцаж явах хэрэгтэй гэж дахиж загсан хэрэг. Брежнев буцаж ирсэн чи ирэх газараа зүглээгөө зосон руу дахиад явчихсан юм. Тэгээд нэг ийм явдал болсон юм да. Брежневийн хувьд бас тамхи хаях нь хэцүү хэрэг байлаа. Бүр эмч нарын шаргуу шаардлагаар л орхисон хэрэг. Ерөнхий нэрийн бичгийн даргын эрүүл мэнд огцон муудаж байгаад санаа зовсон эмч нар эцэстээ сансандаа хурж Брежневийг тамхинаас нь холдуулж чадсан юм аа. Их олон жил тамхи татсан ч гарч чадсан юм. Михаил Титков
Улсыг ойлгох хамгаалах газрын хошууч генерал. Тэр уулзалт болох ёстой байсан танхимд заншил ёсоор тамхи тавьяастай байдаг байсан юм. Бас унших дуртай сонингууд нь байлаа. Бас ус тамхинууд ч бас их зөндөө байсан. Брежнев явж ороо тэр бүхэн лүүдийг харчгаад хайрцаг анжуур тамхи авснаа. Би бүхэндээ хэлчихье. Би сүүчүүндээ гартаа тамхи хөрж байна гэж хэлсэн. Өнөөдөр цэглэн би тамхи татгаа боллоо гэсэн. Тэр өдрөөс хойш харуул хамгаалтын хувьд бас нэгэн үүрэг нэмэгдэжээ. Тамхины удаа санагд суусан Брежнев машинаараа явах болгондоо цонхоо хааж хамгаалтын албаны дарга Ребянка болов. Тэрний орлогч Медведев нараас дэрэгдэн тамхилахыг гуйдаг байжээ. Тэгээд Зареченскээс Кремль хүртэл тамхины утаан дунд явж ирдэг байсан юм. Кремлийн орох орцны үүдэнд хүрэлцэж ирж машины хаалга нэгтгэхэд дотроос нь гал гараа юугэлтэй утаас авсан гарч харагддаг байсан юм. Ийм явдал ч гэсэн шөнийн цагаар Заречны цусны дээр нь бас үргэлжилдэг байлаа да. Нойрон таруу болсон Брежнев шөндөө нэг 2 удаа Медведев рүү уцтан ирж тамхи татаач гэж гуйдаг байж. Ийм нөхцөл байдал болж хоккейн тэмцээн үзэж байх үеэр ч гэсэн бас тохиолдно. Ихэнх хөгжөөн дэмжигчид одоо ч гэсэн тэмцээн тайлбарлагчийн спортын ордонд тамхи татаж үл болно гэсэн сануулгыг санаж байгаа үстэй. Михаил Читков ярьж байна. Спортын ордонд тайлбарлагчийн тамхи татаж болохгүй гэсэн зарлал явж байлаа. Харин Медведев суучихсан хэв нэг тамхилж байгаа харагддаг байсан юм. Леонид Ильич тэр зарлыг нь олж сонсоод эргэн харан тэр бүгдийг минь нэрээр дууддаг байлаа. Володя чи яагаад журам зөрчөөд байна? Юу гэж хэлж байгааг нь сонсохгүй байна уу? Яасан замбраагүй юм гэж хэлсэн л дээ. Мэдээж Медведев эсвэл тэрний оронд өөр хинч байсан хамаагүй. Тэр дорн тамхиа унтраа. Гэхдээ дараа нь юу болохыг таамаглаж байсан хэрэг. Дараа нь юу болох вэ? Эсвэл гормын дараа Леонид Ильич нүдрийн зайлв. Тайлбарлагч одоо харахгүй байгаа. Маш богино хугацааны дотор Брежнев бүрмөсөн шалдаа буулаа. Нойрны эмний нөлөөнд гүн автанд орсон бие махбод гэдэг үе үе хямархан хэвийн үзэгдэл болж хуурайд байлаа. Тиймээс ерөнхий нэрийн бичгийн даргын арчаагүй байдалд орсныг мэдсэн хамтран зүтгэгч нь тэрнийг түлхэн унгааж засгийн эрхийг гартаа авахыг санаархсан хэрэг юм аа. Эрүүл мэндийн яамны 4-р удирдах газрын дараагасан Евгений Чазовын дурсан ирснээр бол эртөө аль ч байсан төрийн тэргүүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг улсыг аюулаас хамгаалах газрын удирдлага болох Юрий Андропов мэдчил байж. Андропов мэдээллийг шууд Чазоваас авдаг байжээ. Тэгээд ч чадах нэгээрэл нууц байлгадаг байсан байна. Андропов одоохондоо тэрийн суудлыг авчирч болно гэсэн хүчийг мэдрээгүй байлаа. Гэсэн ч Шаляпины бүлэг болох Подгорный Косыгинаар боломж олдож байгаа юм биш үү? Ялангуяа Подгорныг идэвхтэй үйл ажиллагаа явуулах вэ гэж сэргийлж байсан. Амбицтай гэхэд хэтэрхий амбицтай Николай Подгорный. Брежнев ялагдсан өшөрхлөн эртнээс буулгатай байсан юм. Хрушёвыг түлхэн унгасныхаа дараа тэрээр төрийн дээд зөвлөлийн хүндэт тэргүүлэгч гишүүнээс арай өндөр албыг горилж байсан дамжиггүй юм. Хүндэт гишүүн гэдэг бол зөвлөлтийн удирдах системд үүрэг роль багтай албан тушаал байлаа. Ухаалаг сэргэлэн Андропов бүхнийг зөв тооцоолж чадсан юм. Брежневийн эрүүл мэнд муудаж байгаа талаарх мэдээлэл аяанда улс төрийн төвчөөний гишүүдийн дунд яригдаад эхэлмэлт идэвхтэй ажиллагаанд хамгийн түрүүнд шилжиж орсон байна. Тэр үед Брежневийн биеийн байдал дээрс муудаж булчингийн ажиллагаанууд нь сулран орчин тойрны мэдрэх-үн уналтанд орсон хэрэг. Грановский гудамжинд орших эмнэлэгт Брежневийн өвчин хурц хэлбэр ээлжид удаага болоход хэвтүүлсэн байна. Эмнэлэгт тэрнийг хуучны анд журмын нөхөр Николай Подгорныг гинэд ирэхээр шийджээ. Уг нь хизээш ингэдэггүй байсан байна. Учир нь Подгорны хөдөлмөрийн чадвараа алдсан ерөнхий нэрийн бичгийн даргаыг өөрийн биеэр харж, улс төрийн төвчөөний хуралдаан дээр үдсэн харснаа ярихаар шийдсэн энэ байсан юм. Холбоод улсын төрийн дэд зөвлөлийн гишүүнийг Брежневийг хэвтэж байсан өрөөрөлөв оруулаагүй. Энэхүү хачиргалтай явдлын талаар тэр дорн Андроповт мэдэгдсэн байна. Харин Андропов цааш нь Сусловт мэдэгдэжээ. Сусловт Брежневийн эрүүл мэндийн талаар үннийг уламжилсан тэр байлаа. Харин Суслов хариуд нь сэтгэл хансан бүдүүлэг үгсээр дараах хариуг хэлсэн байдаг. Хэрвээ Леонид Ильич ямар нэгэн зөвлөгөөн дээр илтгэж тавьбал сайнсан. Ингэж л өвгөрч шалдаа болсон Брежнев өөрийн бий болгосон системийнхээ золиосуулсан юм. Гэхдээ мэдээж ихэнх зүйлс өөрийнх нь зан төлөөс улбаатан дамжиггүй. Брежнев өхөн хөхлөө тэмцэлтсээр л байсан юм. Харин засгийн эрх ийм нөхцөл байдлын өмнө нугар ундгүй юм. Эцсээ хүртэл тэлсэн байлаа. Ажил үүргээ хүлээлгэн өгье гэж хүссэн ч намын нөхд нь эрс татгалцсан юм аа. Харин эцсийн хариу нь ийм л болох ёстой байж.
1976 онд миний санаж байгаагаар Брежнев албан үүргээсээ буухад бэлэн байгаагаа эхэлж мэдэгдэж байсан. Эхлээд тэр талаар Виктория Петровнатай ярилцсан байх. Владимир Медведев, Леонид Брежневийн хувийн хамгаалтын албаны орлогч дарга. Нэг удаа оройн хоолн дээр их нэртэй хэлсэн юм. Би нэг муу байгаагаа гомдлож байсан л да. Тэгээд амрах шаардлагатай болжээ гэж цохиулгаж байсан. Бас намайг энэ албанаас болиулж өгөөч гэж нөхдөөсөө гуй гэж хэлж байсан. Миний би нэг л өөлөхөө боллоо. Улс орныг удирдна гэдэг надад хүнд болж байх шиг байна гэж хэлж байсан. Энэ бол төрхөн зүрийн болоод өнгөрдөг яриа биш ээ. Брежнев улс төрийн төвчний хуралдаан дээр албан үүргээсээ буумаар байна гэсэн асуудлыг хөндөнд тавьсан байна. Ирэх хариу нь үнэхээр санаанд багтмаггүй байлаа. Нийтийн санал бодлыг нөгөө л Андропов товч бөгөөд тодорхой тайлбарлан хэлж өгсөн юм а. Андропов илтгэл тавьсан юм. Тэрээр Леонид Ильич, та бол бид бүхний туг гэж хэлээд та цусны дээрээ л байж байхад болно. Тэнд ажиллаа явуулж байж. Ажилдаа ирэх гэсэн шаардлага байхгүй. Гэхдээ та ерхий нарийн бичгийн даргын үүрэг талбан дээрээ байж байх ёстой гэлээ. Тэгсэн ч гэсэн Брежнев зүгээр суугаагүй. Өөрийг нь төлхөн унгааж улс орны удирдлагыг гартаа авахыг санаархагчдын саврыг тас зөхөхөөр бэлэн байсан юм. Подгорныгийн эмнэлэгт эргэж ирсэн хачирхалтай эргэлтийг тэр мартаагүй байлаа. Тухайн үед өөрөө ч гэсэн юу ч ойлгохгүй байгаа. Харахгүй байсан ч гэсэн улс төрийн төвчөөний нөхд нь бодит байдал ямар байсныг тэр үнд дуулгаж амьдсан байна. 1976 оны 100 зөвлөлт холбоот улсын коммунист намын ээлжид 25 дугаар бүгд хурал дээр уламжлал ёсоор улс төрийн төвчөөний гишүүдийг улируулан сонгосон байна. Мэдэгдэж байгаагаар бол аль хэдийн бүгд хуралд чухлаас өмнө энэ асуудлыг шийдүүлсэн байж л дээ. Харин Подгорны болон Полянский нарыг улс төрийн төвчөнд үлдээх тал дээр олон хүмүүс эсрэг байр суурьтай байсан юм а. Бүгдэд бүх зүйл ойлгомжтой болоод байлаа. Подгорны болон Полянский өдрүүд дуусч байсан юм. Яг л бодсончлон болж өнгөрсөн байна. Жилийн дараа буюу 1977 оны 7 дугаар сард төрийн дэд удирдлагын дараагаар Леонид Ильич Брежневийг сонголоо. Гэтэл тэрээр саяхан л ажлаа хүлээлгэн өгөх талаар ярьж байсан шүү дээ. Подгорны хувьд бүх зүйл ойлгомжтой байлаа. Харин Полянский Брежневт юугаар таалагдаагүй юм бол. Брежневийн асрагч совилогч өөрийгөө дэлхийн томоохон гүрний удирдагчид нөлөө үзүүлж чадсан байна. Тэрнийг Завидова руу анх хийхээр явсан хойгуур нь энэ бүхэн болсон хэрэг. Харин ангаа амжилттай болсны дараа бүх ширээний ард сууцаас Полянский үнэхээр хаширсан байна. Учир нь ширээний ард улс төрийн төвчөөний гишүүдтэй зэрэгцүүлэн Брежнев совилогч Нина Александровнаг урьд суулгажээ. Тэрээр зогсохгүй совилогчийн хажууд улс орны чухал асуудлыг талаар ярьсан байна. Бүр Москвад Полянский ерхий нарийн бичгийн даргын энэхүү хачирхалтай үеийн талаар эгдүүцэж байгаагаа дуухгүй байсан юм. Энэ цаг мөчөөс эхлэн Полянский алга болох ёстой нь ойлгомжтой болсон юм а. Учир нь Брежневт нөлөөлөх совилогч эмэгтэй нөлөөний талаар улсыг аюулаас хамгаалах газрын удирдлагууд хараандаа аваад байсан байна. Гэхдээ амжилттай болж өгөхгүй байжээ. Брежнев улам бүр нойрны эмний гүн хараад байдал ороод байна. Дээр нь уухтун баг багаар ус нэмэгдсээр л байж. Энийг хинээс ч нуудгүй байсан. Улс төрийн төвчөөнд ээж гисэн нөхдөөс хэн ямар нойрны эм хэрэглэх талаар асууж шалгаадаг байсан байна. Тэр ч байтугай тэднээс гуйж авдаг байсан гэж зүгээр гуугаад авчихдаг байж. Алуу надад хэдэн эм хөтгөлдөө гэх дээр. Надад яаж үйлчлэхийг би хармаар байдаг. Ингээд Брежнев байж болох бүх хязгаарыг даван гарчээ. Үүнд нь хоёр хүний нөлөөх байдаг юм. Хувийн эмч Родионов болон нөгөө нь совилогч эмэгтэй хоёр. Родионов нь өөрийн өндөр байр суурийг үл харгалзсан. Бие их сонин хачин авч явдаг хүн байлаа л да. Гид ажлын цагаар гарч яваад алга болчихдаг байж. Тэр явахдаа эмигэнд очно гэдээ гардаг байсан юм. Тэгээд Леонид Ильич асууж сургална л да. Бид хэлнэ. Эмигэнд очихоор явсан гэж. Леонид Ильич эмээдэр л дээ. Тийм ээ. Тэгээд нэг удаа тийш явлаа гэж гарсан юм. Леонид Ильич уцтаа сургалсан юм. Тэгсэн байхгүй очоогүй байна. Нэг жоохон маргахан үссэн л дээ. Тэгээд магадгүй хэдэн 7 хоногч байж магадгүй юм.
хэвэн ажиллаж байснаа тасгийгээд алга болдог эхэлсэн. Харин явахдаа нөгөө нойрны өмнөөдөөс Нина Александровнад үлдээгээд явдаг байсан юм. Харин Нина Александровна өөрөө мэдэн хизээ хитэн ширхэг юм уулахаа шийдвэрлэдэг байж. Ингээл амьдарч эхэлж. Совилогч эмэгтэй нөлөөнд Брежнев улам бүр автсаар л байлаа. Хувийн асуудлуудаа Леонид Ильичээр шийдвэрлүүлж чаддаг байсан. Заримдаа Зөв толгойд улсын коммунист намын төв хорооны тэргүүлэгчдийн даргын эрүүл мэндээр төрөө барих нь их байсан. Хамгаалтынхан ч эмчийн өгсөн эмийн тунгийн хэмжээг илүүдүүлж өгөөд байна гэж сэжиглэх болсон байна. Магадгүй совилогч Брежнев гойг ахиухан унтаж амраг гэж тунган хэтрүүлж өгдөг байсан ч байж болох юм. Түүнчлэн ер нь тийм байсан л да. Тэгээд тэр гадагшаа явдаг байсан. Бидэнд болохоор явах хэрэг байна л гэж тайлбарладаг байлаа тийм ээ. Би таашаа яах гэж явж байгааг нь мэддэггүй байлаа. Леонид Ильичээс ямар асуулттай биш. Тиймээс совилогч эмэгтэй их чөлөөтэй байдаг байсан. Тайван амгалан Нина Александровнанд айжуу тайван өөрийн хувийн асуудлуудыг шийдвэрлэж байлаа. Зөв толгойд улсын коммунист намын төв хорооны байшинд 3 өрөө байртай болж хэлчин эр нөхрөө ажил албаны шатаар хурдан хугацаанд тушаал агуулж байлаа. Нөхөр нь ахмадаас генерал болтлоо цол дэвшсэн. Гэр бүлийнхээ материалын асуудлыг бүрэн хараад тусруулж чаджээ. Ингээд хачиргалтай гэмээр нөхцөл байдлын улмаас хэлчин эр нөхөр 1982 онд автомашины ослоор амир өгцсөн байна. Брежневийг нас барсан тэр жилдээ. Харин Александровна хувь зайны энэхүү боломжийг айжуу тайвнаар ашигласаар байлаа. Өөрөөр хэлэх юм бол агуу хүчрхэг Леонид Брежневийн нөлөөнд дулдуулсан хэрэг. Сэргэлэн энэхүү совилогч эмэгтэйг холдуулах асуудал улам бүр хурцаар тавигдж байсан юм. Ерөнхий нарийн бичгийн даргын нүдний өмнө илт нуран унаж байлаа. Эзэн Андропов, Чазов нар шийдвэртэй алхам хийхээр шийдлээ. Эхэндээ Чазов Брежневийн эхнэр Виктория Петровнатай ярилцах гэж оролдсон байна. Эхнэрийнх нь үлдэл Чазовын хулхийг буулгажээ. Та нар эвч нар юм бол тэгээд учрыг олол доо гэж. Харин би нөхөртөөгөө харилцаагаа муудахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байна. Брежнев өөрөө ч гэсэн Чазов руу дайрч давшилдж байлаа. Тэр үед Нина Александровнаг зайлуулах бүхэл бүтэн ажиллагаа эхэлсэн гэдэг. Брежнев болон совилогч эмэгтэй хоёрын хоорондын харилцааг баг багаар хорогдуулах болсон байна. Леонид Ильичийг эр нөхөр нь эсвэл өр хүүхэд нь өвдсөн гэж аргалах болсон хэрэг. 1938 оноос Брежневтэй мөр зэрэгцэн ажиллаж ирсэн. Тэрнийг 10 хуруу шигээ сайн мэдэх болсон хамгаалтын албаны дарга Ребянкин эмзэг газрыг нь олоод хатчихсан байлаа. Миний санахад тэр юу гэж хэлмээр юм бэ? Совилогч эмэгтэйг Леонид Ильичийн талаар цууг тараагаад байна гэж хэлсэн шиг байгаа юм. Би энэ хэрэг модж байгаа талаар эсвэл байр суурь гангасан гэх мэтийн үгс ярьж явнаа гэж. Магадгүй ийм байгаагүй ч байж болох л доо. Нина Александровна хэрэг бичиж байгааг мэдрэн асуудлыг шийдвэрлэх гэж оролдсон байна. Нэг удаа жижигүрт гарч байхдаа гадаа салхилж явсан Леонид Ильич рүү очихоор шийдсэн байна. Александр Яковлевич тэр эмэгтэйг хурдхан түлхэн холдуулахад хажуу тийш нь авэдсэн юм аа. Тэгээд Леонид Ильичд анзаарагдах боломжгүй юм. Харин дараа нь юу гэмээр юм дээ? Леонид Ильичд хандан Леонид Ильич тантай уулзч болох уу гэдэг юм байна. Нина Александровнагийн гэрт ямар нэг юм болсон бололтой би ч таруухан байх шиг байна. Тиймээс орлох хүнтэй болгож болохгүй юм гэж хэлсэн юм. Тэгсэн Леонид Ильич нэгд тийм хэрэг болсон бол орны хүнтэй болгож болдгоо гэж хариулдаг юм. Ингэж л хүчээр ерөнхий нарийн бичгийн даргаыг дассан зуршлаач нь мартуулж эхэлсэн юм. Гэвч нойрны эмний гүн нөлөө тэр дараа алга болчихоогүй нь ойлгомжтой. Тэгээд ч удалгүй Брежневийн төв мэдрэлийн систем нь улам дороотож энгийнийг тайвшруулах эмний үйлчлэгээ болсон юм. Харин асуудлын мөн чанарыг улс төрийн төвчөө тэр аяараа мэдэх болжээ. Брежнев найз нараасаа байнга нойрны эм өгөхийг найз нараасаа шаардаж хүсэх болсон юм. Черненко, Тихонов зэргийн дийлэнх гишүүд Брежневт тусалж байлаа. Найздаа яагаад тусалж болохгүй гэж. Харин Андропов мэдийн хэсэг нөхөд хүсэлтийг нь дүүйлгээд хоосонгээр өнгөрөөдөг байж. Юрий Владимировичийн тушаалаар тусгай эм бэлтгэл хүртэл хийж байсан гэдэг. Дээрээс нь Брежневийн арх эвний үйлчилгээг нэмэгдүүлж чадах уу гэсэн асуултанд эмч нар тийм ээ гэж хариу өгсөн байна. Брежнев Белорусын Зубровка дээр зогссон байлаа. Беловешенскийн талд энийг хэрэглэж үтсэн байна. Гэхдээ бид бүр өөр хоорондоо ярилцаж байгаад бид тэр Зубровкоос усаар шингэрүүлэх болсон юм. Тэр Зубровкод нь хагас шил ус нэмээд хийчихдэг байсан юм.
өөр шилэн талыг нь авч үлдээгээд ус нэмээд хийчихдэг байлаа л да. Леонид Ильичийг тэр зүйлд дасал болохгүй тулд тэгдэг байсан юм аа. Энэ бидний хувьд үнэхээр муухай байсан. Улсыг ойлгосон болох газрын хошууч генерал Владимир Медведев ярьж байна. Бид хаач хүрдсэн очсон эхлээд гал тогоонд явж ордог байлаа. Бидэн лөө харна гэж бид нөрөө дээр гарсан байна. Бидний юу хийгээд байгааг харж байгаа сайн л дээ. Харин бид тэр Зубровхог найруулж шингэрүүлээд Брежневгад мэдгэлгүй ширээн дээр тавьчихна. Хүлээн авалтын үеэр гэж хэлэх хэрэгтэй байх. Томоохон хүлээн авалтын үед. Яванда Брежнев Зубровхог ч гэсэн нэг үйлчилж өгөхгүй байна гэж хэлдэг юм байна. Тэгээд энэ Зубровхог гэж юу юм бэ гэж хэлэх болсон юм. Хэрвээ Леонид Ильич Зубровхог байгаагаар нь хүлээн авалтууд дээр хэрэглээд байсан бол бас биднийг шингэрүүлж өгч байгааг олж мэдсэн бол биднийг яахыг таахын аргагүй. Ийм л юм болж байсан юм. Брежневийн хүрээллийнхэн тэрний бодол санаа орж гарах болсон гэдэг бодит байдлыг хэдий нуужих гэж чармайсан ч 1970-ад оны 2 дугаар хагаст энэ бүхэд ойлгомжтой болсон юм. Улс орон төдийгүй элийн чамдад ч гэсэн адилхан. Бүхнийг ойлгож байсан хүмүүсийн дунд нэг саад байсан Брежневийг дахин шүтэх үзэл хүчтэй хэвээрээ байгаа. Түүнтэй хамтаа зүтгэж яваа хамтран зүтгэгч нь юу ч ойлгохоо байсан. Эрхэм хүндэд Леонид Ильичтэй шагналын хурыг араас нь буулгаж байлаа. Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн даргийнхаа хамтаар бүгд дэлхийд дахны өмнө доог тохуу болж байсан. Энэ бүхэн улс орныг нөмрөх болсон эдийн засгийн огцом хямралтай давхцсан явагдаж байсан юм. Хүнсний дэлгүүрүүдийн лангуу хурдан хугацаанд хоосорч эхэллээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох хям, маасл, өндөг авах гэж уртаас урт дараалал үүсдэг болсон байна. Дан ялангуяа энэ үзэгдэл алс бүгдэн мужуудад илт мэдрэгдэж байсан юм. Ийм зурглалын дагуу 1979 онд Зөвлөлт холбоот улс Афганы мөргөлдөөнд хутгалдан орсон юм. Хариуд нь барууны орнууд эдийн засгийн хавчлага явуулж эхэлсэн юм. 1981 онд Зөвлөлт холбоот улсад махны хэрэглээний норм хэмжээ 1 хүн сард 2 кг мах хэрэглэхээр тооцоологдсон байна. Энэ нь бараг мах идэхгүй байна гэсэн үг юм. Дайны үед ч гэсэн ийм явдал байгаагүй шахуу байсан. Брежнев өөрийгөө болон улс оронд ямар байдал орсныг ойлгож байсан болов? Ойр дотно шадралж явсан хүмүүс нь энийг сайн ойлгож байсан. Хэд хэдэн удаа ажил үргээ хүлээлгэн өгөхийн талын яриа цуглаж байсан. Гэвч эргэж утсан. Өөрийн хачиргалтай амьдралын мөрийг өргөжлүүлсээр л байлаа. 10-аас 12 цаг унтаж, усан санд сэлж, гадаадын төлөөлөгчтэй уулзах нь цөөрсөөр л байлаа. Улс төрийн товчоон дээр 2-оос илүүгүй цаг хуралддаг болсон байна. 7 хоногт ганцхан удаа дуртай хоккей тэмцээн ан авсаргүй болж байлаа. Гэртээ тогтсон журам ёсоор цаг үеийн мэдээний хөтөлбөр гарч эхлэхээс өмнөхөн орж ирдэг байж. Оройн зоогонд заавал хамгаалтын албаны хүнээ өрн байцуулдаг байж л дээ. Тэгээд л гуравдаа сууж хөөрцгөндөө. Дараа нь мэдээ үзээд Брежнев унтлахын өрөө рүүгээ явдаг байж. Хүүхдүүд болон аж зээн ховорхон ирдэг байлаа. Гэхдээ л Брежневт цөөхөлхний байгаа нь хангалттай байсан юм. Ингээд тэрээр ихнэр Виктория Петровнад их халамжтай ханддаг нэг. Леонид Ильич ихнэрийнхээ эрүүл мэндэд их санаа тавьдаг байсан юм. Виктория Петровна бараг 15 байна уу 20 жилийн турш чихрийн шижингээр өвдөж байсан юм л да. Заримдаа үе хурцаар өвчин сэтэрдэг байсан юм. Леонид Ильичийн сэтгэл нь үнэхээр их зовндог байсан юм. Үнэхээр хоёр биенээ гэсэн төгс хос байсан л та. Хүний амьдралын нэгэн хэмжигдэхгүй юм уу да. Орон хоолн дээр дандаа хувийн асуудлуудыг хөндөн ярилцдаг байж. Нэг өсөндөө ерөнхий нарийн бичгийн даргын лекц гэж хэлж болох. Харин тэр үед энэ яриа улс төрийн голдролд орж эхэлсэн байдаг. Улс орон даяар явган шог ихээр тархсан байлаа. Орон хоолн дээр зарим үед Виктория Петровна тэр тал дээр их төвчээртэй хандна л да. Шууд хэлдэг байсан. Леоня минь. Чиний талаар иймэрхүү яриа явах болжээ. Чамайг үрдийн тэр хүн байхаа болсон гэлцэж байна. Тийм ээ. Бас энэ тал дээр одоо нөгөө юу яриа вэ гэдгийг Леонид Ильич өөрөө ч гэсэн сайн ойлгож байсан.
Тэгээд эмч нараас шаардж гуйж хүртэл үзсэн. Энэ бүхнийг яаж эдгэрүүлэх үү гэдэг тал дээр л дээ. Хэл ярианы гацаага хэрхэн хиймэнд нь оруулах вэ? Цаг үлрэн одох хүрд хэлийн чанд руу айлчлаар явна гэдэг Брежневийн дагалдагчдад тамлал болж хувирдаг байж. Агуу том гүрний удирдагч хизээч хамаагүй нүд анчхаж магадгүй байдаг байж. Ийм явдал холбооны бүгд найрамдах Герман улсад болсон байна. 1979 оны 10 дугаар сар бүгд найрамдах Герман улсын үүсгэн байгуулагдсны 30 жилийн он баярын арга хэмжээндээр Брежнев хүмүүсийнхээ нүдийг хариулж угаад ихээхэн тунгаар нойр нэм уучсан байжээ. Харин өглөөнд явх болох үед олонний нүдэн дээр сүйдрөвчин сууж байгаад нам унтчихсан байна. Гагцгүй эмч нарын уггүй чармайлт болон Брежневийн сэтгэлийн хатуужлын үрээр их баг аль нэг хэмжээгээр тэрний хэвийг байдалд нь оруулж чадсан байна. Гэсэн ч нэг шийдвэр гаргажээ. Энэ дээр үг хэлж байхад нь Брежневийг ганцаараа нь үлдээж болохгүй гэж. Тэгжил дэлхийд дахин Владимир Медведевийг тод томруунаар олж харсан юм. Илтгэлийн бүх хугацаанд тэрээр Брежневийн ард зогсож өнгөрүүлсэн байна. Тэгээд ч удалгүй Брежневийн хувьд дуртай ан ав нь хүчрэх зүйлийн нэг байхаа бүр болжээ. Гар нь бууга барьж дийлхэрэг уусан байна. Тиймээс амьдралын дуртай хуудасаа нэгэнтээ эргүүлэх хэрэгтэй болжээ. Харин Брежнев эцсээ хүртэл зөрүүлсээр л байсан юм. Брежневга хүмүүсийг шоолон инээж хэдүүлээ амьдрнаа ан ахаад хийн шүү гэж ярьдаг байсан шүү. Владимир Медведев, Леонид Ильич Брежневийн хувийн хамгаалтын албаны орлогч дарга. Хэр талын хажуугаар гарч яванга бид бодон гахаан сүрэг бэлчиж байхыг олж харлаа. Тэр машиныг зогсоосон. Хаалгаа нээгээд нэг усудаа ингэдэг байсан л да. Бууга хаалган дээр тэгнүүлээд онилж ихэлсэн. Бодонгууд гүйлдэж эхэллээ. Биднийг олж харангуудаа зогцсон л тэр л дээ. Тэгээд л гахаар онилсан юм. Бас юу гэмээр ч юм бэ? Машины хаалган дээр бууга өвтэйхэн байршуулах гэж оролдсон. Тэгснээ нэг гараараа бууга барьж харин нөгөөгөөр машинаас унчихгүй хичээсэн байдалтай хаалганаас зурчихсан байдаг байсан юм. Харахад хэвэл юм шиг байсан. Тэгээд гохоод арсан боловч бууны бүксөө мөрөндөө сайн тулгаагүй байсан юм билээ л дээ. Тэгээд нүдний эргэн тойрон дох тэр хавийн бүх зүйл хаг усарсан. Цус их гарсан тул бид яах ч учраа олохгүй их сандарч айсан шүү. Хамгийн сонирхолтой нь 2 хоногийн дараа Чехословак улсад зорчих албан ёсны айлчлалт эхлэх гэж байлаа. Тэр үед ихэнх хүмүүс хачирхалтайгаар буудсан нүүртэй Леонид Брежневийг олж харж байлаа. Хачирхалтай нь шархнаас нь цус айлчлахын бүхэл хугацаанд гойдсон хэвээрээ л байсан. 80-ад оны ихэнх үед Кремлийн өрөөнүүдэд оршин суугч ихэнх хүмүүс нэг зүйлийг ойлгож авсан юм. Ерөнхий нарийн бичгийн даргын өдрүүд төгсөж байна гэдэг. 75 насны сүүдэр зогссон ерөнхий нарийн бичгийн дарга хүмүүсийн нүдэн дээр унтарч байсан юм. Өөрийн бий болгосон тогтолцооны золиосуулж хувирсан байлаа. Брежневийг огцруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн анхны хүн улсыг аюулаас хамгаалах газрын дарга Юрий Андропов байлаа. Андропов улс орны хамгийн мэдээлэл сайтай хүний нэг байсан юм. Андроповын багийнхан ажлаа дулаант гэмтэргүүдэд цэглэж байлаа. Загсныг их далайн текстийн дэлгүүр буюу Елисеевийн хүнсний дэлгүүрийн эрхлэх Соколовоос эхэлсэн байв. Эндээс л утасны хөврөл дээшээ одох байжээ. Брежневийн ойрог хүрээлэнд хөтлөх хэрэгсэл болсон хэрэг. Дараа нь Узбекийн болон Краснодарын мужийн 1-р нарийн бичгийн дарга Медуновын хэрэг явдлууд гарч ирсэн байна. Медунов бол Брежневийн дотны хүн. Түүнчлэн ерөнхий нарийн бичгийн даргын охин Галинатай холбоотой хэрэг явдлуудыг уудлах цаг иржээ. Галина тайван зам төлөв бат цахилга баттай нэгэн байсангүй. Амаргийн явдлууд эр нөхрүүд болон гоёл чимэглэл очир эрдэнэсийн талаар Москва даяараа эртний ярьж хэлэлцдэг болсон байж. Брежнев охин Галинатай хайртай байдаг гэсэн юм аа. Тиймээс охиноо тийм хэрэг явдал тарьж адал явдалд орооцолдсон гэх хэрэг эмзгээр хүлээн авдаг байж. Би түрүүнд дэлгдэг байсан. Ребянка Александр Яковлевич тэлтэй. Ребянка гэр бүлийнх нь итгэлт хүн байсан бөгөөд Брежневийнхэнтэй холбоотой альва асуудлыг тэрэнд илтгэдэг байсан юм. Харин Ребянка нэг үрчлэн Леонид Ильичэд мэдэгддэг байсан юм. Ямар ч асуудал бай хамаагүй л дээ. Брежнев тэр яагаад болиулаагүй юм, зогсоохгүй яасан юм, харж байхгүй те гэж зэмлэхээстэй хэлдэг байсан л да. Тийм ээ. Тэгээд Ребянка гарч ирэхдээ нэлээд гимшиггүй царайтай байдаг байлаа. Гэвч бидэн лөө давчлан шүү те. Харж байхгүй яасан юм. Гээд л инээ тэрэгэд хэлнэ. Нэг иймэрхүү төр зурх хүү дээ.
Галина Брежневад Андропов цохилтоо тэрний ээж Дамаргийн явдлын далбидуулан өгсөн байна. Их театрын тенор дуучин Борис Буряц болж таарлаа. Тэр бол өөртөө итгэлтэй нэлээд царайлаг залуу хархүү байлаа. Тэрнийг бас Боряцыг анч гэж хочлоо. Булган дээл өмсч очир эдэнцийн шигтгэл зангааны зүү хатгаж явах дуртай нэгэн байлаа. Гадаадын машин хөлөгдөж Чеховын гудамжлах жүжигчдийн нэртэй байшинд амьдран суудаг нэг юм. Галина тэр залууд хайртай байлаа. Тэгээд 1982 оны 1-р сарын 29-нд Буряцынд нэгжлэг хийхээр хүрэлцэн очиход Галина тэрнийг аврах гэж оролдсон байна. Ийм л үйлдэлийг улсыг аюулаас хамгаалах газрын албан хаагчид хүлээж байсан хэрэг. Учир нь хөндлөгийн гэрчүүдээр Буряцын 2 хөрш эмэгтэйг өрсөн байна. Өндөр настай болсон жүжигчин 2 хөгшин байж. Инээс нь ч илүү яриа гадуур тарах хүмүүсийн өөр ханаас ч олох билээд. Хорон зургууд болон алт, бурхан тахил хийгээд очир эрдэнэс хар тамхи болон мөнгө түүнчлэн тусгаар исэн Галина Брежневагийн ажлын талаар маргааш нь Москва даяараа мэдсэн байлаа. Нотлох гэж оролцсны зүйл энэ байж. Яриг үгээр төд засварлыг гэж бодож байна. Андропов хэрхэн засгийн эрхэнд гарч ирсэн түүх, Брежневийн ойрын хүрээлэнгийн хэрхэн яаж аюулгүй болгож байсан аргуудын талаар болон өвгөрөгч хөгшөрсөн ерөнхий нарийн бичгийн дарга Андроповд хэрхэн хариу цохилт өгөх гэж оролдож байгаа тухай Кремль ёс сурвалжийн ойрын нэгэн дугаард тодорхой өгүүлэх болно. Харин одоо Леонид Брежнев гэж хүн амьдралаас хэрхэн явсныг ярьж өгөхөнд үлдлээ. Брежневийн эрүүл мэндийг Ташкентад болсон эмгэнэлт явдал бүрмөсөн муудахсан юм. Энэ явдал 1982 оны хавар нэгэн нисэх онгоцны үйлдвэр дээр ажиллах үед нь тохиожээ. Айлчлалын хөтөлбөрийг огцон өөрчилсөн нь хамгаалтын албаныханд аюулгүй байдлыг найдвартай хангах бололцоог нь бууруулсан байна. Үр дүнд нь онгоцны хажууд маш олон хүмүүс битүү зогссон байлаа. Тэгээд тэр олон хүн нэгэн зэрэг Брежневийн явсан зүг рүү хошуурсан тул онгоцны тулгуур гангасан байна. Унаж байгаа хавтангууд жижиг төмөр хийцүүд болон бас дагалж явсан хүмүүс Брежневийн байж байсан тэр цехийг даран нурж унсан байна. Бид эргээд харсан чинь бүгд тэр дор унсан байлаа. Би хэллээ л дээ. Тэр тулгууруудыг барьж тогтооё гэж. Учир нь хүмүүс тулгуурууд руу унаж ирээд байсан тул тогтоох хэрэгтэй байсан юм. Тэгээд бүх хүчээр бид тогтоож авсан л да. Сүүлд миний 2 мөр бараг сар гарan хүндүртэй байсан. Гарч хэлсэн адилхан бид туслаарай гэж оролцоож байлаа. Энэ тулгуурыг тогтоох хэрэгтэй байна. Тэгээд сонссон хүмүүс бүгд л тулгууруудаас барьж авцгаасан. Дээш нь өргөж эхэлсэн. Өргөө тусгасан. Тэгээд харсан чинь Леонид Ильич хэвтэж байлаа. Хажууд нь Володя Савченко бас хэвтэж байлаа. Манай хамгаалагчид толгойн тус газар нь цус урсан байлаа. Тарга хаглуулчихсан хэрэг л дээ. Харин Леонид Ильич хэвтсээр л бид ус хорууллоо. Ийм чулуунштай өндөлгөрөө гэж хэлж байна. Тэгэд өндөлгөөд тэндээс аваад гарлаа. Босч ирээд өрөөсөн мөрнөөсөө бариад чих хөвдөж байна гэдэг юм байна. Учир нь нурсан талын тулгуурын өнсөг чихийг нь дайруулан сэтэлчихсэн байсан юм. Тэгэд мөрний ясыг бас цогсон хэрэг л дээ. Харин мөрний игм голоор хугарсан байсан. Хүмүүс энэ бүхнийг нүдэрээ харсан тэр хүмүүс юу болсныг ахин харах гэж хөөцөлдсөн. Александр Яковлевич Ребенко гар бууга гархан ирээд хашгирсан. Тэгээд тарцгаа буудлаа шүү гэж хэлдэг юм байна. Тэгсэн чинь бүгд хоошоо босно л доо. Бид хашгиралдаад л яг юу болоод байгааг нь мэдхэ байсан юм. Угарсан игмэн мэд заслын ажилд орохоос өөр аргагүй байлаа. Гэвч зүрхний ажиллагааны доголдлоос нь болж эмч нар байгаагаар нь үлдээхээр шийдсэн юм. Улс төрийн төвчөөний гишүүдийн шаардлагаар эмнэлэгч шууд Брежнев Майн баяр зориулсан жагсаалд очсон юм а. Энэ бол 1982 он байлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга гараач өрөх тэнхэлгүй байсан тэрнийг огцруулах асуудлыг улам бүр хурцаар тавихад хүргэсэн юм. Гэвч энэ нь хамтран зүтгэгчд нь баг санагдсан байх л да. Брежнев хэдийгээр дургуцж байсан боловч Брежневийг 5 дугаар сарын Төв хорооны хуралдаан дээр үг хэлхийг шаардж байжээ. Үхлийн гэмээр шалтгаан тооцсон байна. Дэлхийн тавцанд өөрийгөө харуулах нь чухал гэж ятгажээ. Энэ бол аимшигын үзэгдэл байлаа. Хөл дээр арайчуу тогтож байсан ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үг бүрийн талыг ч хэлж чадхаа байжээ. Тэгээд хагас жил өнгөрөөд байлаа. Хамгийн сүүчүүд Брежнев олон нийтийн өмнө 1982 оны 11 дугаар сарын 7-ны баярын жагсаал дээр үзэгдсэн юм а.
Гар нь ажиллагаагүй хэвээрэл байлаа. Игм нь юусоо эдгээгүй юм. Брежнев тэтгэвртээ сууж дуртай хоккейн тэмцээнэ үзэж, ан авдаан явж, аж цэнараа эрхлүүлж байх ёстой юм биш үү гэж. Гэтэл тэр буухан дээр зогсож байлаа. Эрүүл мэндээ бүрэмсэн алдсан байлаа. Хамгийн гол нь тэр нэр төрөө алдсан юм. Тэрэнд амьд явхад 70 цагийн орчим хугацаа л үлджээ. 1982 оны 11 сарын 11-нд хамгаалтын албаны офицерууд болох Владимир Савченко болон Владимир Медведев нар Эрдэнэхөр Зареченск цуслангийн байшингийн 2 дугаар давхар руу Леонид Ильичийг сэрэхээр гарч утсан юм. Виктория Петровна өглөөний 7 цагт сэрсэн бөгөөд галдгооны өрөөндөө цайлд суужээ. Савченко хөшгийг нээхэр цонх руу утсан байна. Харин Медведев орон дээрээ хэвтэж байсан Брежневийн мөрнөөс татсан байна. Би Леонид Ильич босох цаг боллоо гэж хэллээ. Леонид Ильич маш түргэн ингээд нүдээ инээдэг юм л да. Та нар юу болов вэ гэн. Харин бид босох цаг болжээ гэж хэлдэг байлаа. Дандаа л ингэдэг байсан хэрэг. Тэгсэн энэ удаа дуурахгүй. Тэгэхээр би дахиад мөрнөөс нь дугтраад Леонид Ильич гэсэн чинь дуурдгүй. Өөргөөсөө Андропов болон Чазов нарт утсаар мэдэгдэжээ. Тэгээд хиймэл амсгал хийсэн байна. 40 гаруй минут хийсэн байлаа. Дөрвөн тусламжийн араас Андропов төрүүлж ирсэн байна. Андроповга явж очиод чагаа чарсан юм. Тийм ээ. Володя, нааш хүрээд ирдэ гэж хэлсэн. Би яваад очлоо. Яг юу болсныг яриад өгдөө гэлээ. Би тэрэнд босон явдлыг ярьлаа. Тэгсэн тэр за яах вэ? Виктория Петровна хаана вэ гэж асуудаг юм. Хэд хоногийн дараа Андропов зөвлөлт холбоот улсын коммунист намын төвөрөөний ерхий нэрийн бичгийн дарга болсон юм аа. Сүүлийн хэдэн жилийн турш мөрөөдөж явсан хүслээ гүйцэлдүүлж чадсан юм. Харамсалтай нь энэ бүхэн Андроповд аз жаргалыг авчираагүй юм. Андроповын засгийн эрхэнд байсан хугацаа бол 20 дугаар зууны Оросын түүхийн хувьд хамгийн богинох нь болж үлдсэн юм аа. Гэвч энэ бүхэн сүүлд болох болно. Харин 1982 оны 11 сарын 10-нд Леонид Ильич Брежневийг эхлээд оршуулах хэрэгтэй байлаа. Морг руу Брежневийн цогцыг дагалдан Медведев явж байлаа. Замдаа явж байтал талигачийн гарын доошоо буугаад ирсэн. Би буцаага цэешин дээр нь зөрүүлээ тавьсан л да. Тий. Тэгэд би бодсон л доо. Хүн гэдэг их сонин хувь төрхтэй байх юм да гэж. Ямар их мэдлийг гартаа хаатгаж байлаа да. Тэгсэн одоо ингээд твдчихсэн. Гидс нь хөдлөөд их том гидстэй байсан л да. Бас нэг иймэрхүү тэгээд бүлээнээрээ байсан шүү цогцсон. Амьд байгаа юм шиг. Ингэж л амьдрал нь төгсгөл болсон юм. Хөгжилтэй, наригаанч, ангийн хорхойт, соёлтой, улс төрийн тоглоомч хүний амьдрал. Агва том улс орныг 18 жил удирдсан энэ хүн бол Леонид Ильич Брежнев байсан юм. Амьдралын сүүлчийн он жилүүдэд тэрэн шиг өнгөрүүлээсэ гэж хэнд ч хүсэлэргүй юм аа. Энэ хүний амьдралаар жишээлэн авч үзэх юм бол амьдралд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд байдаг юм байна. Эрх мэдэл чинь хэмжээ хязгааргүй байсан ч хамаагүй шүү дээ. Би цусан руу эргэж очсон. Албаны байшинд би Рыбенко Александр Васильевич, Иван Васильевич л да. Би тэд цугласан байсан. Бас Сабаченко байсан. Зүгээр сууцгааж байлаа. Намгүн байлаа. Ямар ч утасны дуудлага байхгүй. Юу ч байхгүй хоосон. Тэгээд Рыбенко хэллээ л дээ. Ийм л байна да. Ингээд дууссан гэдэг юм байна. Тэрний хувьд бүх зүйл дууссан. Бидний хувьд ч гэсэн адилхан. Харж байгаач бид энд удаан сууж байна. Гэтэл нэг ч утасны дуудлага ирэхгүй байна. Хинч уцтаж болох шүү дээ. Учир нь нас урсан гэдгийг нь одоогоор мэдсэн хүн цөөхөн байгаа. Зөвхөн ойрын хүрээлэнгийнх нь л утас юусоо дуграагүй. Гайхмар хэрэгч үү? Ингэж л Брежневийн яруу үе өндөрлсөн юм да. Ордны нууцаас Кремль 9, зохиогч хөтлөгч Алексей Пиманов, найруулагч Максим Иванников. Орчуулсан Эрдэнэ жаргал дууны найруулагч Батмөх Ним кино продакшнд хөрвүүлв. 2008 он.